Ер нь бол 5-6 сая долларын хэмжээний мөнгийг угаагаад тийм байгууллага хавдарсан чинь хэж үлээ юм бол ладаг үгсээ мандгүй байж чинь наад тийм үү? надад хож өдөртөнд нэг тодорхой хэмжээний үйлдэл хийсэн. Монголын иргэний агарын тээвэр хувьцат компани удирдлагад байсан хүмүүс дайны эрсдлийн даатгал нэрээр ихэнх хэмжээний мөнгийг зовчуулан гадаадад гаргасны цаад талд 2004-өөс 2012 оны жилүүдэд засгийн эрхэнд байсан улс төрийн хүчин болоод улс төрчид өндөр албан тушаалтай хүмүүс оролцоотой болох нь тодорхой болж байна. Эрдэнэлэг Мят хувьцат компани ерөнхий захирал болсон үйл явц нь анханасаа улс төрийн оролцоо нөлөөтэй байсан. Үүнтэй нэгэн адил суур улс төрийн олон тулгуурт дэмжлэгийг бий болгосныхоо хүчинд төрийн өмчийн хорооны дарга болсон ажээ. Сугаараар 2004 оны улсын хурлын сонгуульд ялагдсан ч маш маргаан хэрүүл зарга үсгэн өвөр хангаагаас сонгогдсон одоогийн улсын хурлын дарга энх болдыг улсын хурлын гишүүний бүрэн эрхээ эдлэх хугацааг хойш татсан юм. Энэ хооронд тэрээр улс төрийн 8 тохироог өргөн хүрээнд явуулж Монгол Ардын хувьсгалд намын дэд удирдлагад байсан хүмүүстэй тохиролцоо хийснийхээ хүчинд төрийн өмчийн хорооны дарга болж чаджээ. Сугар тухайн үед улсын хурлын дарга байсан энх хоёртой шууд холбоо харилцаатай байсан төдийгүй ерөнхий сайд дасан энх болдтой хөрөлсөх хорол сүрэн нараар дамжуулан харьцдаг. Хууль зүйн дотоод хэргийн сайдтай Алтан Эрдэнэ билэг нараар зуучлуулан улс төрийн дэмжлэг авдаг байсан гэж. Тухайн үед ерөнхийлөгч байсан энх хоёр Оросын холбооны улсад айлчлал хийж яваад Оросуудад асхтын мөнгөний ордыг давуу өрхөөр өгөх талаар амлалтсан байна. Тэгээд Монгол Орос зүйт нэгдлийн захирал Эрдэнэ гэгчэд энэ талаар гэрээ байгуулах үүрэг өгчээ. Гэтэл Эрдэнэд ийм гэрээ хийх талаар засгийн газар болон төрийн өмчийн хорооноос удирдамж өгөөгүй гэсэн тул энх хоёр Москвагаас суурлуу уцтаж аж хариулах цаг ирснийг сануулж яаралтай Эрдэнэд Оросуудтай асхтын ордны лицензийг шилжүүлэх гэрээ хийх зөвшөөрөл олгож факсаар явуулахыг үүргэсэн байна. Тунгадлгүй Эрдэнэ Оросын полиметалл компанид асхтын ордны лицензийг шилжүүлэх тухай гэрээ хийсэн байдаг. Ерөнхий сайд дасан энх бол энэ үйл явдалд ихэд эгдүүцэж гэрээг хууль ус гэж зарласан бөгөөд хууль журмаас гадуур гэрээ хилцэл хийлгсэн сууртай хариуцлага тооцохоор завдаж эхэлсэн байна. Энх хоёр болон Монгол Ардын хувьсгал нам болон бусад бүлэглүүд яаралтай хуралдаж энх болдыг огцруулж байж суур албан тушаалдаа үлдэж чадсан юм. Харин энх болтой тогтоосон харилцаа нь эгнэгт тасарчээ. Хууль зүйн дотоод хэргийн сайд байсан нэгэн Алтан Эрдэнэ билэг нараар дамжуулан дам байдлаар сууртай холбогддог бөгөөд Мятын дайны эрсдлийн даатгалын луувэр илэрсний дараахан яар мэдэгдэл хийж улс төрийн өрсөлдөгч рүүгээ буруугжих ордлого хийж эхэлсэн билээ. Энэ хэргийн талаар хэвлэлээр нэлээд хэдэн удаа худал мэдээлэл төгсөн байдгийг нягтлж үзвэл Мят компани олон улсад хэрэглэгддэг нэр Mongolian Airlines Group үүнийг хувилдагчид хууль бусаар авсан гэх мэдээлэл үндэслэгүй байна. наад нэр чинь бол Мятын гадаад нэр болохгүй. Википедиа зэрэг олон улсын онлайн нэвтрэх тойл болон нислэгийн олон улсын байгууллагуудын бүртгэлээс харахад Мят хувьцат компаниг олон улсад Mongolian Civil Air Transport Mят гэсэн нэрээр бүртгэдэг юм байна. Оюуны өмчийн болон бүртгэлийн байгууллагуудад Мят компаниг Mongolian Airlines нэрээр бүртгэсэн гэсэн албан мэдээлэл бүртгэл огт байхгүй байна. Мят компанийн нислэгийн код нь OMMGL. Харин Mongolian Airlines Group компаниг олон улсад яг энэ нэрээр нь бүртгэсэн байх бөгөөд нислэгийн код нь MRMML юм. Нисэх буудлуудын зүгээс газардалтын төлбөрийг нэхэмжлэхдээ тухайн компанийн нислэгийн кодоор нь хийдэг. Тийм болохоор MR кодтой нислэгийг OM код бүхий нислэгтэй андуурах ямар ч боломжгүй юм. Японууд ийм бүдүүлэг алдаа гаргахаар хүмүүс биш ажээ. Mongolian Airlines Group-ийг Мятыг хэсэгчлэн хувьчлах замаар байгуулсан хэмээх мэдээлэлч нотлогдохгүй байна. Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ачаа тээврийн 30 онгоц бүхий нисхийн байгууллага 1958 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаад 1994 онд гарсан компанийн тухай хуулийн дагуу шинэ зохион байгуулалтанд орж Агро сервис төрийн өмчит компанид болжээ. 2006 оны 11-р сарын 27-нд засгийн газрын шийдвэрээр уг компаниг хувьчлах болж нээлттэй дуудлага худалдаа явагдахад Monnis International компани ялж 615 сая төгрөгөөр худалдан авчээ. Энэ хувьчлалын талаар маш сайн мэдээлэлтэй тухайн үед засгийн газрын гишүүн байсан улс төрчид Бод группийг Мятын бүрэл дөхөн хэсгийг хувилдаж дасдаж авсан гэж ойлгуулахаар чармайжгаа дүр зураг эндээс харагдаж байдаг. Monnis International компанийн захирал Чулуунбаатар Агро сервис компаниг хувьчилж авсныхаа дараа Monnis Air Service нэртэй болгосон. Ингээд 5 жилийн дараа 2011 онд Monnis Air Service компани Бод группт худалдаснаар нэрийг Mongolian Airlines гэж өөрчлөн зорчигч тээврийн үйлчилгээ явуулах болсон байна.
Мят хувьцаат компаниг Mongolian Airlines Group хувьчилж авахаар улайрч байгаа гэсэн мэдээлэл ихээхэн дашаа. Учир нь улсын хурал болон засгийн газрын зүгээс Мят хувьцаат компаниг хувьчлахгүй гэж аль биесээр мэдэгдсэн. Үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгож бондын мөнгөөр шинэ онгоц худалдан авч өгөхөөр болж байгаа билээ. Mongolian Airlines Group-ийн зүгээс ч гэсэн хэрвээ Мят хувьцаат компанийн хувьчлал явагдвал оролцохгүй гэдгийг аль биесээр мэдэгдсэн байна. Дээрх ташаа мэдээллүүдийг нэлээд хүч хөрөнгө зарцуулж, зориуд тарааж дэврэгж байснаас харахад нэр бүхий улс төрчид мөнгө угаах гэмт хэрэг илэрхтээ зэрэгцсэн улс төржүүлж олон нийтийг төөрөгдүүлэх хэрэгт хамааралгүй мэт харагдахыг чармайж эхэлсэн бололтой байх юм. Мятын дайны эрсдлийн даатгалын мөнгийг гадаад руу зовчуулж угаахад оролцсон сэжигтнүүд урьдчилан хорих байранд хуулиар хоригдсон харилцаа холбооны хэрэгсэл оруулж, хоорондоо ярилцаж, үгсэх, мэдүүлгээ өөрчлөхөөр тохирсон зэрэг нь энэ бүхний үргэлжлэл гэлтэй. Мэдүүлгээсээ буцсан, өөрчлөн, нотлох баримтуудыг устгам, зарим зүйлүүдийг зовчуулна гэд шүүхэд болон хэрэг дөрвөлт нөхцөл байдал нөлөөлөд эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Эрдэнэлэг Бат Эрдэнэ орхон нарын ерөнхий захирал байсан хүмүүсийн дайны эрсдлийн даатгалын төлбөр нэрээр Bestweld Aviation Insurance Group гэж хуурамч компани руу шилжүүлсэн мөнгөний дүн нь 6.8 сая доллар буюу Монгол мөнгөөр бол 15 тэрбум төгрөг болж байна. Энэ нь хэр хэмжээний мөнгө вэ? Үүгээр юу хийж болох байсан бэ гэдгийг тоогоор илэрхийлбэл 320 суудалтай сургууль 820 сая төгрөгөөр босдог гэвэл ийм төрлийн сургууль 54 ширхгийг барьж болох нь. 75 ортой хүүхдийн цэцэрлэг 350 сая төгрөгөөр босдог гэвэл ийм хүүхдийн цэцэрлэгийг 126 ширхгийг барьж болох юм байна. Долооны цахилгаан хосолсон станцыг 3 тэрбум 500 сая төгрөгөөр босдог гэвэл иймэрхүү цахилгаан станцыг 13 ширхгийг барьж байгуулж болох нь. 50 ортой төрөх эмнэлэг 1 тэрбум 820 сая төгрөгөөр босдог гэвэл иймэрхүү төрөх эмнэлгийг 25 ширхгийг барьж байгуулж болох юм байна. Үүнээс гадна Эрдэнэлэг сугар хорол сүрэн нарын эзэмшил 24 тэрбум төгрөгийн өртөг бүхий үйл хөдлөх хөрөнгө байшин барилгууд байгааг хууль хяналтынхан илрүүлээд байгаа юм. Сугар өөрийнхөө нэр дээр Япон улсад асар үнэтэй үйл хөдлөх хөрөнгө худалдан авсан баримт олдоод байгаа. Сугар нь төрийн эмчийн даргын албан тушаалыг хашиж байхдаа Мят хувьцаат компанийн дарга нартай хуйлдан өөрийгөө Мят хувьцаат компани Японд дэх төлөөлөгчийн газрын захирал гэж бичүүлэн сар бүр $3,000 цалин сул авч байжээ. Нийтдээ 60 сарын турш сул цалин авч байсан нь дүнгээр тооцсон бол $180,000 буюу 260 сая төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл 430 багшийн цалин төрийн эмчийн хорооны даргын цалингийн хажуугаар сул авч байсан байна. Эрдэнэлэгч зүгээр суусангүй. Канадын Монреал болон Улаанбаатарт өндөр үнэтэй хаусууд худалдан авсны зэрэгцээ. BRICS нэртэй шинийн цангийн газрыг үн зөвхөн худалдан авч дөө мандах хоёраараа удирдуулж байсан байх. Эрдэнэлгийн төрсөн дөө болох мандах хоёр нь Мятаас Хонконг руу шилжүүлсэн мөнгийг бэлнээр нь гаргаж зөөж авчрах ажлыг гардан хийж байсан хүн агаад. Макаогийн газарнугаас их хэмжээний мөнгө хожлоо хэмээн шуугуулах замаар анхыхаа гулсуулсан мөнгийг цэвэрлэх аргатай байжээ. Мандах хоёр анхыхаа олж байгаа мөнгөнд эремшин хууль хяналтынд дээрлэх, үүргээ биелүүлж яваа цагдаагийн ажилтнанд хандах зэрэг үйлдэлийг удаадараа гаргаж байсан нь цагдаагийн бүртгэл байна. Эрдэнэлэг яармагт маш их хэмжээний газрыг 700 сая төгрөгийн өртөгтэй хашаагаар хүрээлүүлж орхисон бөгөөд газрынх нь гэрчлэгийг нягтлах гэсэн төрийн албан хаагчийг мангастан унгаж би мөнх хоёрын дараа хотын захирагч болох хүн байна. Хинтээ ярьж байгаагаа мэдэж ав хэмээн авирлаж байсан нь хэвлэлээр үзэгдээд өнгөрсөн удаатай. Хорол сүрэн аав ээж охин болон нутгийн нэг малчны нэр дээр нийт 5 тэрбум төгрөгийн хадгаламж нээлгсэн байсан нь хуулийнханд тодорхой болоод байгаа. Гэх мэтээр маш их хэмжээний мөнгө энд тэнд хадгалсан нь илэрсээр байна. Нэг их үс хүрийг дурдахтал хорол сүрэн Эрдэнэлэгтэй хуйлдан төрийн эмчийн хорооны дарга сугрын ивэл дор Берлин Улаанбаатар Берлиний нислэгээр зөөгдсөн 1 кг ачаа дутмаас 2 евро, Сөүл Улаанбаатар Сөүлийн нислэгээр зөөгдсөн 1 кг ачаа бүрээс $2 тус зовчуулж зорчигчдыг хохироож байжээ. Тэдний дайны эрсдлийн даатгал нэрээр билет бүрээс авч байсан $5 ч бас зорчигчдын хармаанаас гарсан байна. Дөрийн өмчлөлд байдаг Мят хувьцаат компани хөрөнгийг албан тушаалтнууд олон жилийн туршид шамшигдуулж завшиж байсан нь тов тодорхой болсоор байтал хувийн өмчих хавчин гадуурхах, алагчлах бодлогыг засгийн газар үргэлжлүүлэн явуулж байгааг олон нийт хажирхан харсаар байна. Дөрөөс иргэний нисхийн талаар баримтлах бодлого хэмээн саяхан батлагдсан эрх зүйн актад агаарын тээвэрт төрийн өмчөд Мят хувьцаат компани монопол эрх эдлэх асуудлыг хуульчлах шахуу заалтууд олноор оруулжээ. Энэ нь цаагаараа төрийн өмчөд компанийн захирлуудын дураараа авирлах нөхцөлийг хэвээр хадгалах, завхрал гаргах, мөнгө хөрөнгө шамшигдуулах нөхцөлийг хадгалсаар байх сонирхлыг засгийн газрын зүгээс илэрхийлээд байна уу да гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж байгаа нь нууц биш юм. Дөр хувийн хвшлийн үр дүнтэй хамтын ажиллагаагаа түншлэлийг хэрэгжүүлэх нь зах зээлийн хамгийн чухал зарчим гэдгийг мартаж болохгүй.
Энэ бүхний эцэст хэлэхэд тэр бол хамгийн муу менежер, дөрийн өмчүүд ямар ч хараа хяналтгүй гэдгийг сур тэргүүтэй хүмүүс монголчуудад гайхамшиг тагаар асар их мөнгө төгрөгөөр үзүүллээ. Энэхүү сургамжийг монголчуудад хязгаарч мартаж болохгүй юм.